За сайн байцгаана уу. Өнөөдөр би та нарт зориулаад өвчин намдаах хэмээг яаж зөв сонгож хэрэглэх юм, яг юуг нь анхаарах вэ гэдэг талаар хэлье гэж бодож байна. Тэгэхээр энэ хөө мэдээлэл нь мэргэжлийн бус хүмүүс зориулсан эмийн зөв хэрэглээг дадал болгох, эмийг зөв хэрэглэх тэр мэдлэгтэн зориулсан гэж ойлгож болно. Тэгэхээр бид нар мэдж байгаа тийм ээ, өвчин намдаах юмнуудыг жортой олгодог, жоргуу олгодог гэж хоёр янз байгаа. Тэгэхээр жоргуу олгодог юмнуудад бид нар гарын дор зөндөө олон юмнуудыг нэрлэж чадна тийм ээ. Анилгин байна, аспирин байна, ибупрофен гэдэг ч юм уу, парацетамол ч гэдэм ийм олон юмнууд байдаг. Тэгэхээр ерөнхийдөө яг энэ жоргуу олгодог юмнуудыг дотор нь 3% үзчихдэг. Тэг нэгдүгээрт нь болохоор дааврын биш өргөсөл бууруулах юм гэж байгаа. Энэ нь болохоор бидний сайд гэж нэрлэдэг байгаа. За бас энэ бүлэгтээ яхалаараа салицилийн хүчлээс гаргаж авсан ийм юмнууд байдаг. Тэгэхээр бид та нарын маш сайн мэддэг энэ бүлгийн юмнуудад бол аспирин орж байна. За дээрээс нь болохоор ибукс гэж байна, напроксен байна тийм ээ. Напрон гэдэг юмнууд байдаг. За вимова гэдэг ингээд сүүлүүд за волтарен гэж та нар сонссон байх тийм. За ийм юмнууд ингээ орчин. За гэтэл хоёрдугаар бүлгийн юмнууд нь болохоор парацетамолтой ерөнхийдөө үйлчлэгийн төстэй. Гэхдээ нэлээд удаан хугацаагаар бас өвчин намдаах юм үйлчлэгээ үзүүлдэг. Пиназин агуулсан юмуд гэж байдаг байхгүй юу? Тэгээ та нар сонсон байх кофентэй өвчин намдаах юмуд гэдэг. За энэ бүлгийн юмуд ингээ орчдөг. За хамгийн 3 дугаар бүлэгт нь бол парацетамолын бүлгийн юмуд багтдаг. Тэгэхээр манай Монголд ямар нэрээр байдаг сайн мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан олон улсын нэрт нь болохоор парацетамол байна, Phoenix байна, за парасит гэж байж идэг тийм ээ. За панодил гэдэг ингээд ийм олон нэртэй байгаа да. Тэгэхээр ямар ч юмыг би хэлээд байгаа тийм ээ. Ямар ч юмыг худалдаж авах та нэр нь биш гол үндсэн бодсон яг юу юм бэ гэдгийг мэдчих юм бол за энэ нэг бол ийм дуучих юм байна. Ингийн мэд их юм гэдгийг мэдээд авчна. Тэгэхээр тэр олон улсын нэршлийн ерөнхий ойр зур юмнууд тэгэхээр тэр гол боцсхийн нэрийг сайн мэдчих хэрэгтэй гэж ингэж хэлэх гээд байгаа. За ингээд хуваагдсан тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө энэ парацетамол болон үргэлжлэн намжаадаг юм өвчин намдаадаг инсайдын бүлэг гэж бид нэрлээд байдаг байхгүй. Тэгэхээр энэ хоёрын хооронд л том ялгаанууд нь оршиж байгаа. За ямар ялгаатай вэ гэхээр энэ миний хэлээд байгаа энэ 3 бүлгийн юмнуудаас энэ хоёр ингээд салгаад ингээд үсэх юм бол аль нь яах нь өвчин намдаа. За тэгээд халуун бууруулах юм үйлчлэгээ үзүүлж идэг. Харин яах нь парацетамол болон парацетамолтой төстэй бүлгээс нөгөө үргэлжлэл буур намжаадаг энэ инсайдын төрлийн юмнууд нь яд юм бэ гэхээр нөгөө парацетамол ч болохоор өвчин намдаад халуун бууруулчих жаа тий. Гэтэл нэмэлтээр яах нь инсайдын бүлгийн юмнууд нь болохоор үргэлжлэлийг намдаадаг гэж ингэж үздэг. Яагаад тэгэхээр энэ нөгөө үйлчлэгээтэй холбоотой авахгүй юу? Тухайлх юм бол ямар нэгэн газар ингээд эсвэчлээхэд энд ингээд бохор орлоо гэхэд энд өргөсөл үүснэ тийм ээ гар дээр. Тэгэхээр тухайн үед энэ өргөсөл үүсгэж байхад энэ бол простагланд ингээд та нар зөндөө сонссон бах тийм боцох хэмжээгээр ялгарч яадаг. Тэгээд тэр нь ингээд ялгарангуйтаа тэг өргөслөх хэсэгт нь улаадаг, судсан нарийсаад, тусан хамжинд буураад, за тэгээд дээрэс нь ингээд хавн үүсдэг. Тэгээд дээрэс хавгна гэдэг чинь нөгөө тэндээ ингэж маш шингэн хуримслагдахаар эдгэс нь ингэж тэлэгдээд ингээд зарим дарагдаад ингээд маш хөвчөө үүсгдэг байхгүй. Тэгэхээр тэрэнд нь үйлчлэг нь болохоор инсайд буюу дааврын бос гаралтай өргөсөл намдах юмнууд гэсэн энэ бүлгийн юмнууд нь үйлчилж байдаг. Тэгэхээр парацетамол нь бол 2 төрлийн гол үйлчлэгээ үзүүлдэг байх нь нөгөө инсайд нь болохоор 3 төрлийн гол үйлчлэгээ үзүүлдэг байх нэ. За тэгээд ийм нөлөө үзүүлж би механизм хэлсэн тийм ээ. Харин парацетамолын гол механизм нь бол одоогоор бас тодорхойгүй байгаа. Ямар замаар юунд нь очиж нөлөөлөд ингэж өвчин намдаад байна гэдэг нь бол тодорхойгүй байгаа. Гэхдээ ямар ч байсан төвийн гаралтай халуун бууруулах тийм үйлчлэгээ үзүүлгээ гэж ингэж хэлж байгаа.
За ер нь бол жортой болгодог ийм жоргоо болгодог юм гэхэлэр хүмүүс гайхаад байдаг байхгүй юу. Аль нь л өвчин намдаах юмуд. Гэтэл яагаад зарим нь жортой болгож яагаад зарим нь жоргоо болгох юм бэ гэж ингэж яриад байдаг. Жишээлбэл жоргоо болгодог юмнууд нь яа гэхэлэр ер нь бол маш цөөн тоогоор савлсан байж идэг. За тэгэхэд цөөн тоогоор савлна гэдэг чинь яах нь вэ гэхэлэр богино хугацаанд хүн одоо шаардлагатай бол тэр имийг хэрэглэнэ гэсэн үг байхгүй юу. За тэгэхээр нөгөө нэг жортой болгодог юмнууд нь удаан хугацаагаар өвддөг, архаг одоо өвчнөтэй ч юм уу, өвдөлт өгдөг, мэдрэлийн ч юм уу, одоо янз бүрийн гаралтай одоо өвдөлтүүд шүү дээ, тийм ээ. Тэр үед хэрэгэлдэг юмнууд нь удаан хугацаар хэрэгэлдэг учраас ихээр савлсан байдаг. Тэгээ томоор савлсан байх жишээтэй ийм байдаг. Би танаас жишээ өгүүлэх гэсэн чинь эргэн тойрны байхгүй. За яг тэгээд ийм байдаг. За тэгэхээр савлт нь ийм янз бүр байгаа. За жишээлбэл тунаа нь янз бүр байгаа учраас үнэн харилцаа адилгүй байдаг. Тухайлх юм бол одоо жоргоо олгож байгаа тэр юмнуудын үн нь бол харьцангуй жоохон өндөр үнэтэй байдаг. Харин жортой олгодог юмнууд нь харьцангуй бага үнэтэй. Зарим газар бол даатгалаар олгодог ийм жишгтэй байгаа. За яагаад гэдэг нь болохоор мэдээж ойлгомжтой тийм ээ, багаар савлаад тэгж байгаа учраас энэ нь бол яах нь өндөр үнэтэй гарах нь бол ойлгомжтой. Нөгөөх нь ихээр савлаад том савлаатай гарч байгаа учраас харьцангуй одоо нэгжийн үнэ нь буураад ирчдэг ийм ялгаатай байдаг. За тэгээд хэрэглээний хувьд тэгэхээр нөгөө нэг жоргоо олгодог юмнууд нь мэдээж яах нь богино хугацаанд хэрэглэн. За жортой болгох юм бид хийсэн тийм ээ, удаан хугацааны архаг өвдөлт тиймэрхүү юмуд бол хэрэгэлдэг байгаа. За тэгээд мэдээж одоо энэ хоёрын яаж одоо жортойг нь авах юм уу, жоргоог нь авах юм уу гэдэг нь бол тухайн хүний өвдсөн өвчин, тэгээ шин чанар тий. За тэгээд шинжилгээний хариу гихмдээс хамаарч чад ингэ шийдвэрлэдэг. За мэдээж энээс хамаарат гаж нөлөөнүүд ингэж гардаг. За одоо хин ингэж энэ юмнуудыг ухаа гэх юм бол за би танарт хэлье гэж бодож байна. Жишээлбэл inside буюу салицилгээ хамгийн түрүүнд хэлсэн тийм ээ, танд нухраагаад үзээрэй. Тэгэхээр энэ өрсөл дардаг энэ юмнууд нь яа гэм бэ гэхээр ямар хүмүүс нь энэ юмыг уухгүй байх вэ гэхлээр танад дараах зүйлийг сайн анхаарах. Тухайлх юм бол эмэндээ хашилтай байж болно тийм ээ. Эсвэл цус шингэлдэг юм уу, цус бүлгнүүлэхээс сэргийлдэг ч юм уу. За ийм бүлгнүүлэх гэдэг юм ийм юмнуудыг ууж хэрэглэх хүмүүс бол энэ нэмийг уухгүй байх хэрэгтэй. За тэгээд цусны одоо бүлгнэлтийн эмэгтэй хүмүүс гэдэг тийм одоо янз бүрийн төрөлхийн болон олдмол өвчнүүд гэдэг энэндээс нь цус гардаг ч юм уу. Тийм өвчтөй хүмүүс уухгүй байх хэрэгтэй. Яагтвэл энэ маань цус шингэлэх үйлчлэгээ давхар үзүүлдэг тийм ээ. За тэгээд дээрэс нь хотоодны шархтай ч юм уу, эсвэл ямар нэгэн байдлаар сөргөө байнга өгдөг ч юм ийм хүмүүс уухгүй байна. За элэг болон бөөрийн эмэгтэй хүмүүс бол ууж болохгүй. За тэгээд гидсний архаг өргөсөлтэй өвчин бид гэдэг ингээд аутоиммун өвчнүүд эдэг, өргөсөлтэй өвчнүүд эдэг та нар сонссон бах те, корона өвчин гэдэг ч юм уу, эсвэл гидсний шархлаат өвчин гэдэг юм уу. Ийм одоо өвчтөй хүмүүс бол энэ нэмийг уухгүй. Энэ хоёр юм бүлгийн юмнуудыг уухгүй. Харин парацетамолыг яадаг вэ гэхлээр ерөнхийдөө арх болон цогтуур болгондаа ч юм уу баг зэргийн ч гэсэн хамаагүй спиртлэг ийм төрлийн ундааг хэрэгэлдэг ийм хүмүүс, эсвэл элэг болон бөөрийн өвчтөй хүмүүс уухгүй байх шаардлагатай байд юм аа. За тэгээд зөв хэрэглээ гэдэг юмыг би хэлье гэж бодсон. Тэгэхээр энэ дээр бол мэдээж гаж нөлөө болд гардаг. Ер нь ямар ч юмн дээр бол баг болон их хэмжээтэй гаж нөлөөнүүд бол гардаг. Гэхдээ энэ бол хувь хүнээс хамаарат янз бүр байдаг. За жишээлх юм бол парацетамол гэдэг юм бэ гэхэлэр гаж нөлөө гэдэг юм дээр богино хугацаатай ингээ уух юм бол харьцан гол энэ бол гайгүй. Тийм учраас энийг одоо өвчин намдаа халуун борлох зорилгоор одоо нэгдэх сонголт болгож парацетамолыг авдаг. Гэхдээ 4 граммаас хоногийн тун нь ер нь насанд хүрсэн хүн эрүүл одоо элэг бөөрн ажилтдаг эрүүл ийм хүн уух юм бол хоногийн тун 4 граммаас хэтрхгүй байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр нэг 500 грамм заавал тунгаа харна тийм ээ, 500 мг байна уу, эсвэл 1 грамтай парацетамол ууж хол 4 таблеткаас илүү ууж болохгүй гэсэн үг. За тэгэхээр яадаг вэ энэ манай элэг болон бөөрийг гэмтэх үйлчлэгтэй байхгүй. Тийм учраас 4 граммаас хэтрүүлж өрөөсө болохгүй. За тэгхийн бол одоо яа гэхээр одоо нөгөө inside буюу те салицилийн тэр юмнууд яа гэхээр ер нь уусны дараа дийлэнх өвчтнүүдэд яа гэхээр ходоод дээр цанхаад ч юм уу юм жоохон эвгүй орих юм одоо шинж тэмдэг илрээд идэг. За тэгээд тэрнээс гадна
одоо удаан хугацаагаар хэрэглэх юм бол ялангуяа настай хүмүүс тийм одоо нэг шархлаа ч юм уу улаан шархлаа юм үүсэх аюултай байдаг. Тэгээд бага насны хүүхдүүдэд ихэвчлэн энэ хүүхдүүд бол харшлах юм хандлага ихтэй. За тэгээд астмтай хүмүүсийн нэг хүн бол астм сэтэрдэг ч юм уу эсвэл хөдөлдөг ч юм уу иймэрхүү одоо юмнууд илэрдэг байхгүй. Тийм учраас энэ юмнуудыг сонгохдоо одоо ямар өвдөлт байна, богино хугацаагаар авах юм уу, урт хугацаагаар авах юм уу, бие нэмийг ууж болох билүү, үгүй юу гэдгийг ингээ байнга бодох хэрэгтэй. За тэгээд сонголтын дээр би хэлсэн тийм ээ. Ер нь бол та урд нь ингээд жоохон өвдөлт төрөхөд ямар имийг уусан тэр юм таарч ясан уу гэдгээ хамгийн чухал нь сайн бодох хэрэгтэй. За тэгээд эмээ хийх хэлбэр гэдэг юм дээр манайхан маш сайн анхаарах. Жишээлх юм бол одоо настай хүмүүс байл ихэд парацетамолыг 2 янзаар одоо ингээд савлцсан байдаг. Нэг нь бол гадаргуу нэмгүүлгээр нөгөөх нь болохоор жоох юм том хэмжээтэй барцгаар байдیں۔ Тэгэхээр энэ залхитай жоохон хэцүү ингээд жишээлх юм бол олон юм хэрэгэлдэг ч юм уу нас ахаар юм амны хөндийн шүлс одоо ялгаруулах юм үйл ажиллагаа багассан байдаг. Юм хуурай байдаг. Тэгэхээр тийм хүмүүс яа гэхээр том хэмжээтэй имийг одоо уух юм зарлихэд ингээд хоолой дээр ингээд тэглэх ч юм уу иймэрхүү аюултай байдаг байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс яа гэхээр усанд ингээ хийчихлээр ингээ буужигнаад идэг тийм төрлийн парацетамолыг аваад уучих хэрэгтэй. За тэрнээс гадна парацетамол ч олон янз хэлбэртэй байгаа шүү дээ тийм ээ. За тийм юу хэлбэртэй байна. За бага насны хүүхдүүд тэгэхээр янз бүрийн амт оруулсан ийм одоо юмнууд идэг тийм ээ. E-books байна, парацетамолууд ингээ байж идэг гой янз бүрийн амттай байна. За тэгээд яг нь шулуун гэцээр хэрэгэлдэг ийм юмнууд байж байна. За ийм одоо эмээхийн хэлбэрийг маш зөв капсултай байх юм уу эсвэл залхихад арай амар байх юм уу гэдэг тухайн хүн өөрийнхөө бие махбодын онцлог тохирчиж ингэж авч явах хэрэгтэй. За тэгээ ерөнхий яг зарчим гэх юм бол толгой өвддөг ч юм уу богино хугацааны хүчтэй өвдөлттэй үед бол парацетамолыг сонгох хэрэгтэй. Миний хэлсэн 4 граммаас хэтрэхгүй байхыг хичээх хэрэгтэй. За харин одоо булчингийн өвдөлт юм уу тийм ээ биений юмны өвдөлт гэх мэтд бол e-books, ibuprofen, за naproxen, diclofenac гэдэг юмнуудыг уух хэрэгтэй. Гэхдээ мэдээж энэ бол мэдээж богино хугацаагаар уунаа гэдгийг анхаарах хэрэгтэй болов гэж бодож байна. За дараагийн юм нь гэхээр хэн уухгүй байх хэрэгтэй вэ гэдэг тэгэхээр би түрүүндээ бүгдээр ингэ хэлсэн байгаа. За тэгээд ерөнхий зөвлөгөө нь юу гэх юм бол би дахин тавьтаа ингэж хэлэхэд та урд нь яг ямар юм уужсэн гаш нүлээ гарч ирсэн юм уу? За тэгээд дагалдаж ирж байгаа нэг юм бичиг зааврууд гэдэг тийм ээ тэрийг заавал уншиж явах хэрэгтэй. За хэрвээ ходоод эвгүй ордог шархлаа хутаа ч юм уу имчилүүлж ясан ийм хүмүүс бол инсайд болон тийм аспирины төрлийн юм бол огт уухгүй байх хэрэгтэй. За уусан ч гэсэн яах нь эрүүл ходоод гэсэн гайгүй юм уулаа гэхэд ходоодоо цочрох тулд яах нь бага хэмжээний хоолтой. За тэгээд эсвэл нэлээд их хэмжээний шингийн юмтай ингэж уух хэрэгтэй. Хэрвээ ингээд босож юмтай эмнүүтэй хавсгах ч юм уу за янз бүр одоо цусны бүлэнэлттэй эмгэг энтертэй байдаг. Гэтэл үе мөч булчингаар нүгдээд байгаа ийм хүмүүсийн бол эмчтэй хүн болон эмзүүчтэй хүмүүс сайн ярилцах хэрэгтэй. За хашил өгөх ч юм уу уусны дараа хашил өгөх эсвэл гаш нөлөө өгч явах юм бол заавал эмчтэйгээ холбогдоод зөвлөгөө авах хэрэгтэй гэсэн иймэрхүү ерөнхий зөвлөгөөнүүдийг өгье гэж бодож байна. Тэгээд та бүхэн асуулт байвал асуугаарай. Тэгээд би дахин хэлээд байгаа тийм ээ. Хэрвээ та маш сайн зөв мэдлэгтэй хүн бол эмээ одоо зөв сонгож чадна. За тэр хэмжээгээр яах нь одоо мөнгө төгрөгийн хэмнэн эдийн засгийн хэмнэлттэй байна. Тэгээд өөрийн гэсэн өвчнийг сэдрэхгүй байна. Эмнээс болоод өвчин тусахгүй байна гэдэг ч юм уу нэмийн зөв хэрэглээ гэдэг юм дээр маш сайн анхаарах хэрэгтэй гэж ингэж хэлмээр байна. Хэрвээ та өөрөө маш сайн мэдлэгтэй хүн бол эмч ямар нэгэн байдлаар анхаарлан сарнаад өөр эмийг бичиж өгөх юм бол тэрэнд нь өөр юмд хяналт тавьдаг. Тэр эмчтэйгээ ярилцдаг ийм одоо байх хэрэгтэй. Бас эмзүүчтэй бас одоо ярилцж зөв юмээ сонгох тэр чадвартай байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд танд дээрүүлэн хүсээрээ асуулт авах юм бол дуртай хариулнаа. Түр баяртай.